10 дугаар бүлэг. Диваажин. Энэ цагийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. Илч Паул ингэж хэлжээ. Хэрв тийм бол зовлонгийн талаар өгүүлж буй номонд диваажингийн талаар дурдлаггүй өнгөрөх нь ярих ёстой зүйлийнхээ тийм хагасыг нь алгасаж байгаатай адилхан зүйл болно. Библи болон Христ итгэл бишрэлийн уламжлал нь диваажингийн баяр баясгаланг жинлүүрийн нэг тал дээр дэлхийн зовлон шаналлтай эсрэгцүүлэн тавьдаг. Энэ зарчмыг үндэс болгож чадаагүй бол тэр нь зовлонгийн талаар асуултанд өгч буй Христ итгэл бишрэлийн дагуух хариулт болж чадахгүй. Өнөөдөр бид диваажингийн талаар дурдахаасаа ч ичдэг болсон. Тэнгэр дэх бялууг харж шүлсээ гожолж байна хэмээн шоолуулах бий. Эсвэл яг одоо энэ газар дээр аз жаргалтай ертөнцийг бий болгох ёстой үүргээсээ зүгтахын тулд өөр ертөнцийн аз жаргалыг мөрөөсөж байна гэж хэлүүлэх бий гэсэндээ эмээдэг. Тэнгэрт үнэхээр бялуу байгаа эсвэл байхгүй. Бялуу байхгүй бол Христ итгэл бишрэл бүхэлдээ худал зүйл болж хувирна. Учир нь диваажингийн талаарх сургаал нь Христ итгэл бишрэлийг бүхэлд нь нааш цааш сүлжиж хэрсэн утастай адилхан зүйл юм. Нөгөө талаараа бялуу үнэхээр байгаа бол бусад бүх үнний нэгэн адил улс төрийн ашиг сонирхлыг үл харгалзан энэ үннийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бас бид диваажин бол үгээш байж магадгүй хэмээн эмээдэг. Диваажин зорилгоо болговол амин хувиа хичээхгүй биз хэмээн бидэнд өгсөн өгөөш биз хэмээн санаа зовдөг. Гэвч тийм биш. Зөвхөн ашиг хонжоо эсвэл шагнал урамшууллыг эрэлхийлж байдаг хүмүүсийн үсэн хүлээж байгаа ямар ч зүйл диваажинд байхгүй. Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэйе. Тэд бурхныг харах болно. Энэ бол гарцаагүй үнэн. Учир нь зөвхөн зүрхэндээ цэвэр ариун хүмүүс л бурхныг харгасан гэж хүсэх болно. Хайрлаж буй эмэгтэйтэйгээ гэрэлхийг хүсч буй залууг, шүлэг уншихыг хүсч буй яруу найрагт дурлагчийг, гүйж харайхыг хүсч буй тамирчныг ашиг хонжоо эрэлхийлэгч гэж хэлэх боломжгүй. Хайрлаж дурлаж буй зүйлээсээ таашаал эдлэхийг эрмэлзэх нь зүүн хэрэг. Диваажингийн талаар огт ярьдаггүй бас нэг өөр шалтгаан бий. Өөрөөр хэлбэл би диваажин тэгж их хүсдэггүй учраас энэ талаар ярьдаггүй гэж та бодож байж болох юм. Гэхдээ энэ нь эндүрэл байж мэднэ. Цааш миний ярих гэж байгаа зүйл албан ёсоор батлагдсан зүйл биш. Зөвхөн миний өөрийн хувийн бодол төдий учраас надаас илүү сайн итгэгчид болон эрдэмтэд илүү дээр дүгнэлтийг хийх болов хэмээн найдаж байна. Үнэн дээр бид диваажин хүсдэггүй биш гэж үү? Би ч бас ингэж бодож байсан. Гэхдээ үүнээс илүүтэйгээр диваажин биш ч гэсэн зүрх сэтгэлийнхаа гүнд бид ямар нэг зүйлийг хүсэж байсан уу гэсэн бодол илүү олонтой төрдөг. Таны хайрлан уншдаг номууд чинь бүгд хоорондоо нэгэн нууц утсаар холбогдсон байдгийг та анзаарсан байх. Үгээр илэрхийлэх боломжгүй ч гэсэн бүгдд нь байгаа тэр нэг нийтлэг зүйлийнх нь учир тэдгээр номуудыг хайрлаж байгаагаа та сайн мэдж байгаа. Гэхдээ ихэнх найз нарын чинь хувьд бол таныг энэ номонд дуртай хэрнээ яаж тэр номонд бас дуртай байж болох вэ хэмээн гайхдаг. Мөн та бүхэнд амьдралынхаа туршид би үүнийг л хайж байж гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр тийм байгалийн дүр зургийг олж харж байсан үе бий байх. Тэгээд дэрэгдээ зогсож буй найзыгаа бас яг ийм зүйлийг харж бодож байгаа байх гэж сандаг. Гэвч энэ талаар түүнтэй эхний хэдэн үг солилцоход л та хоёрын хооронд гүн ангал үүсч тэрхүү байгалийн дүр зураг түүнд огтөөр утгаснаа илэрхийлж байгааг танд төрж буй гайхам үгээр илэрхийлэх аргагүй санаанууд чинь түүнд огтхонч сонирхолгүй байгааг олж мэдэх болно. Зөвхөн хоббины талаар бодсон ч тэр дурлаж сонирхоод хийж байгаа зүйлс дунд чинь хүртэл бусад хүмүүсийн анзаарч чадхааргүй ямар нэгэн нууц татах хүч үргэлж байгааг та мэдэрч байгаагүй гэж үү? Мужааны цахиас ханхалж буй шинэхэн модны үнэр, завны хажууг ирж цохих усны чимээ. Энэ бүхний цаанаас тийм гэж нэрлэх боломжгүй ямар нэг зүйл цухалзаж байдаггүй гэж үү? Төрсөн цагаас эхлэн өдөр шөнөгүй он жилүүдийг дамжин балчир наснаас өтөлнөөс хүртэл арараасаа урсан үргэлжлэх бусад хүслүүдийн чинь урсгалд орно. Хүчтэй хүсэл тэмүүлүүдийн чинь хоорондох төрхөн зургийн намгүм агшин бүрт өсөн тэмүүлж, ирж хайлж, анхааран чагнаж ирсэн тэр нэг зүйлийг тань бүдэг бадагч гэсэн таны нэг адил мэдэрч гадарлаж чадаж буй хэн нэгэнтэй уулзах яг тэр мөчөд насан туршид үргэлжлэх жинхэнэ нөхөрлөл үүсдэггүй гэж үү? Тэр нэг зүйлийг чи хизээч жинхнээр нь барьж эзэмшиж байгаагүй. Чиний сүнс сэтгэлийг гүн гүнзгий эзэмдэж ирсэн бүх зүйлс
Ердөөл тэр нэг зүйлийн дохион бүдэг бадаг дүрслэл нь барьж авч сонсож чадхааргүй цуврайн байсан. Гэхдээ өнөөх тэр нэг зүйл үнэхээр тодорч дүрээ олох юм бол өнөөх дуу хоолой цувраатхаа болж барьж сонсож болохоор тодрох юм бол та түүнийг шууд таньж ямар ч эргэлзээгүйгээр би яг үүний төлөө бүтээгдсэн юм гэж хэлэх болно. Энэ нь яг юу болохыг бидний нэгэндээ үгээр хэлж чадахгүй. Энэ бол хүннийг бүрийн зүрх сэтгэл бичигдсэн нууц гарын үсэг. Тайлбарлагдшгүй, гүйцэлдэшгүй хүслэн бөгөөд их нэртэйгээ уулзахаасаа ч өмнө, анд нөхөдтэйгээ уулзахаасаа ч өмнө, ажил мэргэжлээ сонгохоосоо ч өмнө өсөж мөрөөдөж байсан тэр нэг зүйл тань юм. Ухаан санаа маань балартан, эхнэр, анд нөхөд хийж байсан ажил мэргэжлээ санахааргүй болж, орон дээрээ өглөө хүлээн хэвтэх тэр үдээч гэсэн хүсн тэмүүлсээр байх яг тэр зүйл маань байх болно. Хүн бүрийн зүрх сэтгэл бичигдсэн байдаг энэ гарын үсэг удамшил эсвэл хүрээлэн буй орчны нөлөөгөөр бий болсон зүйл байж болох юм. Гэвч энд хэлэгдэж байгаа удамшил болон хүрээлэн буй орчин гэсэн зүйлс бол сүн сэтгэлийг бүтээхдээ Бурхны ашигладаг зэмсгүүдэл гэсэн үг. Гэхдээ би энд одоо Бурхан сүн сэтгэл бүрийг хэрхэн биш, харин яагаад давтагдашгүй, өвөрмөц байхаар бүтээсэн тухай бодож үзхийг хүсэж байна. Хэрвээ эдгээр бүх ялгаатай байдлууд нь түүнд хэрэггүй байсан бол нэг биш, заавал олон сүн сэтгэлүүдийг бүтээх шалтгаан түүнд байгаагүй гэж би бодож байна. Чамд буй онцлог шин чанаруудыг чинь Бурхан нэг бүрчлэн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Мөн нэг өдөр чийж бас үүнийг нэг бүрчлэн мэдэх болно. Түлхүүр гэдэг зүйлийг хизээж харж байгаагүй хүний хувьд түлхүүр цотгох хэв хачин сонин харагдах байх. Үүнчлэн цоож огт харж байгаагүй хүний хувьд бол түлхүүрч бас хачин сонин санагдах биз. Бурхны хязгааргүй мөн чанарын хэлбэр дундах тэр нэг товгор хэсэгт яг таарахаар бүтээгдсэн хонхорхой мэт зүйл учраас таны сүнс ийм содон хэлбэртэй байгаа юм. Эсвэл олон өрөөтэй орд харш доторх хаалгануудын зөвхөн нэгийг нь онгойлгож чадах түлхүүр учраас бас ийм байгаа юм. Аврагдах ёстой объект бол хүн төрлөختөн гэсэн хийсвэр нэг цул ойлголт биш, харин яг та өөрөө. Тухайлбал үүнийг уншиж суугаа Джон Стапс эсвэл Жанет Смит юм. Ерөөлтэй азтай оршихуй болох таны нүд түүнийг харах болно. Ингэхдээ бусдын нүдээр биш, яг өөрийнхөөрөө харах болно. Бурхны сайн удирдлагыг дагах юм бол нүглээс бусад бүх мөн чанартай нь хамгийн дээд сэтгэл ханамжинд хүрэх учиртай. Броккоnis өдөр хүн бүрт анхны хайр шиг нь харагдаж байсан нь хуурмаг байсных юм. Харин Бурхан сүнс бүрт анхны хайр шиг нь харагдаж байгаа нь үнэхээр тэрээр анхны хайр нь мөн учраас тэр юм. Тэнгэр тэслэх байр суурь чинь чамд зөвхөн чамд зориулж тааруулан бүтээсэн зүйл мэт харагдах болно. Яагад гэвэл бэлийг ойдол бүрээр нь гарт яг тааруулан ойсон байдаг шиг чамайгч бас яг тэрхүү байранд зориулан бүтээсэн. Энэ өнцгөөс харвал бид тамыг дутагдах, гачигдах гэсэн талаас нь ойлгож чадна. Гараа сонгоход хүрчхмээр юм шиг хэрнээ хизээч гарт баригдаж байгаагүй туйлын дээд баяр баясгалан. Аз жаргал гэхээр тийм нэг зүйл насан туршид тань ухамсарын тань гадна талд хөвөрсөөр ирсэн байдаг. Гэхдээ нэгэн өдөрчөөс эрэхтэй найдаж байснаасаа ч илүүтэйгээр түүнийг олж авснаа мэдэх болно. Эсвэл гар хурч болохоор ойрхон байсан гатал олж авч чадалгүйгээр түүнийг үүр далдснаа ухаарах болно. Энэ нь Библиэлд гарч буй үнэт сувдыг дэндүү хувийн эсвэл субъектив зүйл болгон харуулж буй мэт санагдаж болох ч үнэн дээр тийм биш. Миний энд ярьж байгаа зүйл бол туршлага биш. Энд яригдж буй зүйлийг үнэндээ та хизээж туршиж байгаагүй. Харин зөвхөн түүгээр үргэлж дутагдаж, гачигдах мэдрэмжийг л туршиж байсан. Энэ зүйл өөрөө хизээж таны бодол санаа, дүрслэл, сэтгэл хөдлөл дотор тань бодтойгоор биелэлээ олж байгаагүй. Энэ зүйл үргэлж таныг өөрийн тань гадна тал руу дууддаг. Түүнийг даган өөрийнхөө гадна гаралгүйгээр та дотроо суусан чигээрээ тэрхүү хүслийн талаар сайтар тунгаан бодож нандинан хадгалах гэвэл тэрээр танаас зайлан зүгтах болно. Амь руу орох үед ихэнхдээ бидний ард талд нэгддэг. Нүдэнд үл үзэгдэх сарнаан анхлын үнэрт сэтгэлээ эзэмдүүлж буй хүний хувьд цорын ганц мэрэгэн ухаан бол хөдөлмөрлөх юм. Энэхүү нууц гал нь хөөрөгдөх тусам харин илүү унтрана. Эсвэргээрээ харин түүнийг үл анзааран үүрэгт ажилдаа өөрсдөө зориулан сургаал эсвэл ёс зүй гэх мэт санаанд орохооргүй түлшээр хангаж өгөх үед шажигнан асгуулна.
ертөнцөд алтлаг дэвсгэр бүхий зураг мэт. Харин бид тэрхүү зурган доторх өрг дүрс мэт. Зурган дотроосоо өндийн босож үхэл гэж нэрлэгдэх асар удам хэмжээс рүү орох хүртлээр хүн тэрхүү алтлаг гэрлийг харж чадахгүй. Гэхдээ түүний талаарх сануулга дохиог бол хүлээн авч чадна. Өөрөөр бас зөвөрлөж хэлэх юм бол бүр тас харанхуй болчихоогүй гэсэн үг. Анцав бий учраас түүгээр тусах гэрэл гэж бий. Тийм учраас зарим үед өдөр тутмын амьдрал тохиолдож байдаг энгийн зүйл мэт хэрнээ цаанаа гүнзгий нууцыг тээж буй агуу зүйл гэдэг нь илчлэгдэх үе байдаг. Энэ бол миний л үзэл бодол. Бас би эндүрч байж мэднэ. Магадгүй миний энд ярьж буй хүнд байдаг нууц хүсэл өөрөө ч бас хуучин хүний нэг хэсэг. Загалмай зовлогдох ёстой зүйл байж болох юм. Гэхдээ энэ үзэл бодол дотор өөрт нь үүнийг үгүйсгэх боломжгүй болгодог нэг зүйл бий. Энэхүү хүсэл сэтгэл хийгээд энэхүү хүсэл сэтгэлийн ханамж нь эзэж ямар нэг туршлага дотор бүрэн дүүрэн байдаггүй. Та түүнийг ямар нэг зүйлтэй адилтахыг оролдох тэр мөчөд үнэндээ адилхан биш гэдг нь ил болж орхидог. Тийм учраас хичнээн загалмайг туршиж өөрчлөлтийг туулсан ч гэсэн тэрхүү хүслэнгийн биднийг хөтлж буй тэр цаадах зүйлд хүрнэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Хэрвээ миний үзэл ойлголт үнэн биш бол үүнээс илүү дээр зүйл оршиж байх ёстой. Гэхдээ илүү дээр зүйл гэж байгаа нь тодорхой нэг туршлага биш. Харин энэ бүх туршлагаас давсан эцэстээ миний энд тайлбарлах гэж хичээж байгаа тэр зүйлийн тодорхойлолтоос тийм ч их ялгаагүй зүйл байх биз. Хүслэн болж буй тэр зүйл чинь чамайг амь хүний чинь гадна талд дуудан аваачдаг. Гэхдээ хүслэн болж буй тэр зүйл чинь чи түүнийг орхих үед л сая амилж биелдэг. Энэ бол эцсийн хууль. Үр үхэж байж соёолдог. Талхайг усны гадаргуу дээр хаяж байж буцааж олдог. Хүн амиа алдаж байж буцааж олж авдаг. Гэвч үр дахин соёолж, талхайг буцаан олж, амиа эргүүлэн олж авах нь бүгд золиосыг дамжиж байж сая жинхэнэ утгаараа биелдэг. Тийм учраас Тэнгэрийн улсад өмчлөх гэсэн ойлголт байхгүй. Альва зүйлийг өөрийн болгохыг хүссэн хинч байсан гэсэн тэр даруй тамад унж, муу ёрын сүнс болно гэж хэлсэн нь үнэн үг ажээ. Гэхдээ үүний зэрэгцээ бас би ялагчд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн хүлээн авагчаас нь өөр хинч мэдэхгүй шинээр өгнө гэсэн үг өгдөжээ. Бурхан болон миний хооронд үрд мөнхөд нууц хэвээрүүлдэх энэ шин нэрнээс илүү минийх байж чадах зүйл өөр юу байх вүлээ? Тэгвэл энэ нууцлаг зүйлийг бид юу гэж ойлгох ёстой вэ? Мэдээж энэ бол авралыг авсан хүн нэг бүр Бурханы гоо үзэсгэлэнгийн аль нэг талыг бусад альч бүтээлүүдээс илүүтэйгээр гүн гүнзгий таньж мөнхөд магтах болно гэсэн үг биш гэж үү? Хэрв тийм бишсэн бол хүн бүрийг тус тусад нь нэг хувь хүн байхаар бүтээхийн хэрэг юу байх вүлээ? Бүхнийг хязгааргүй хайрлахыг хүсэж буй тэрээр хүн нэг бүрийг өөрөөр нь хайрлахын тулд тус тусад нь бүтээсэн биш гэж үү? Үүнчлэн хувь хүн нэг бүрийн ийм ялгаатай байдал нь өрөөгдсөн бүтээлүүдийн нэг нэгнээ хайрлах хайрыг өөрөөр хэлбэл итгэгч нарын хоорондох нөхөрлөлийг эвдэх биш, харин илүү баялаг болгож өгдөг. Хэрвээ хүн нэг бүр Бурханыг ижил байдлаар мэдэрч, Бурханд яг ижил байдлаар мөрөгдөг байсан бол ялсан чуулганы хөгжим нь симфон биш, харин бүх хөгжмийн зэмсгүүд нь нэг л нотыг тоглож буй найрал хөгжимтэй адил байх байлаа. Аристотель хот бол өөр зүйлсийн нэгдэл гэж хэлсэн байдаг бол Илч Паул бие бол өөр эрхтнүүдийн нэгдэл гэж хэлсэн байдаг. Тэнгэрийн улсыг бол нэг төрлийн хот эсвэл бие гэж хэлж болно. Учир нь өрөөгдсөн тэдгээр хүмүүс мөнхөд бие биенээсээ ялгаатай өөр хэвээр үлдэх болно. Мөн Тэнгэрийн улс бол нийгэм юм. Учир нь хүн нэг бүр бусдад хэлэх өөрийн гэсэн зүйлтэй байх болно. Бүгд хамтдаа бидний бурхан хэмээн магтаж байгаа түүний дотроос хүн нэг бүрт миний бурхан гэж хэлж чадхаар дангаараа ховжлон мэдэж авсан шинэлэг ойлголт байх болно. Хүн нэг бүр тусдаа олж харж чадсан өвөрмөц зүйлүүдэд бусаддаа хичнээн амжилттай сайн ойлгуулж, дамжуулж өгч чадлаач гэсэн бүрэн дүүрэн харуулж ойлгуулж өгч чадахгүй. Бид бүгд тусдаа нэг хувь хүн байхаар бүтээгдсэн бас нэг шалтгаан бол энэ юм. Учир нь нэгдэл гэдэг зүйл өөрөө тус бүрдээ ялгаатай оршихуунуудын хооронд л байдаг зүйл. Магадгүй ийм өнцгөөс харах юм бол бид бүх юмсын утга учирын талаарх өчүүхэн агшиндах гялбаатуудын ойлголтыг олж харж байж болох юм. Пантеизм бол худал сургаал гэхээсээ илүү хуучирч хоцрогдсон сургаал юм. Бүх юм бурхан гэж хэлдэг тэдний энэ үг бүтээл бий болохоос өмнө нэгэн цагт бол үнэн үг байсан.
Гэвч Бурхан бүтээлээ эхлүүлсэн. Тэрээр бүтээсэн оршихуунуудаа өөрөөсөө өөр байхаар бүтээсэн нь тэд ялгаатай байж чадсныхаа ачаар түүнийг хайрлаж зүгээр нэг ижил болох биш, харин жинхэнэ нэгдэлд хүрээсэй гэсэндээ юм. Ийхүү тэрээр талхаа усан дээгүүр хайсан. Бүтээгдсэн ертөнц дотор ч гэсэн хүсэл зориггүй, амьгүй матер нь хүнд байдгаас өөр утгаараа Бурханд уусан нэгдмэл байдал дотор байдаг гэж бид хэлж болох юм. Гэвч Бурханы зорилго бол биднийг эртний тэрхүү ууссан нэгдмэл байдал руу буцаах бус. Харин бүрэн дүүрэн ялгаатай байдалд хүрч тэндээсээ илүү дээд хэлбэрээр өөртөө нь дахин нэгдэхэд оршдог. Тэрч бай тухай ариун нэгний дотор ч гэсэн зөвхөн үг Бурхан байгаад хангалтгүй. Харин үг Бурхантай хамт байх ёстой байв. Эцэг нь хүүг мөнхөд төрүүлж, ариун сүнс түүнээс ундран гардаг. Бурханлаг оршихуйн дотор ийм ялгаа бий болсноор өөр хоорондоо өгч авалцаж буй хайрын нэгдэл нь энгийн нэг тоо нэгдэл эсвэл ижилслийг давж гардаг. Гэвч сүнс бүрт байдаг мөнхийн өвөрмөц чанар нь Тэнгэрийн улс дахь өмчлөхийг хориглосон хуулийг хүчингүй болгохгүй. Бусад бүтээлүүдтэйгээ харилцах харилцааны тал дээр бидний таамаглаж чадах зүйл бол сүнс нэгбүр тус бүрдээ авсан зүйлээ бусад сүнснүүддээ мөнхөд өгч байх болов. Харин Бурхантай ямар харилцаатай байх талаас нь бодож үзэх юм бол санах ёстой нэг зүйл бий. Хүний сүнс гэдэг бол Бурханаар дүүргэгдэх ёстой хоосон сав юм. Хүний сүнс ба Бурхан хоёрын нэгдэл нь бараг мөн чанараараа хүн өөрийгөө түүнд байнга өргөж, түүнд өөрийгөө нээж, илчилж, зайгаа тавьж өгнө гэсэн үг. Өрөөгдсөн сүнс гэдэг бол үргэлж уян хатан хിവэрэ байж, өөрөөр нь цутгагдаж буй гэрэлт металд улам бүр төвсөртэй болж байдаг хэв бөгөөд үд дундын нар мэт хүчтэй тусах сүнслэг туяанд өөрийгөө улам ихээр илчилж өгдөг. Тэнгэрийн улсад өөрийгөө үгүйсгэх гэх мэт зүйл шаардлагагүй. Мөнх амьдрал гэдэг бол мөнх үхэл биш гэх мэт зүйлүүдийг таамаглах шаардлагагүй. Энэ утгаараа тамд таашаал гэдэг зүйл байж болохтой адил диваажинд ч бас зовлон шаналлаас тэс өөр гэхээргүй тийм зүйл бас байж болно. Учир нь хаанч байсан бай өөрийгөө өргөх үедээ бид бүх бүтээлийн ертөнцийн төдийгүй бүх оршихуйн ертөнцийн хэмнэлийг мэдэрдэг. Учир нь мөнх үг болох тэрч бас өөрийгөө золиос болгон өргөсөн юм. Тэр зөвхөн гавлын толгод дээр л үүнийг хийсэн юм биш. Загалмаа дээр цовдлогдож байхдаа тэрээр өөрийн гэрт суалдар, баяр хөөртэй байхдаа ч хийж байсан зүйлээ алс хязгаарт ширүүн салхитай нутагтч мөн адил хийсэн нь энэ байлаа. ертөнц бүтээгдэхээс ч өмнө тэр төрсөн Бурханы хуваар төрүүлсэн Бурхандаа дуулууртайгаар өөрийгөө буцаан өгч, өөрийгөө зориулсаар ирсэн. Улмаар хүүн эцгийг ийхүү алдаршуулсан шиг эцэгч мөн хүүгээ алдаршуулсан юм. Даруй сэтгэлээр энгийнийг итгэж хүний байр суурин дээрээс хэлэхэд Бурхан өөрийгөө өөрийнхөө учир биш, харин сайнны учир хайрладаг. Хэрвээ Бурханаас илүү сайн зүйл байсан бол Бурхан түүнийг өөрөөсөө илүү хайрлах байсан гэж хэлсэн энэ үг үнэн гэж би боддог. Хамгийн дээд оршихугаас эхлээд хамгийн доод оршихуй хүртлээ би гэсэн зүйл угтаа өөрийгөө өргөхийн тулд оршдог. Ингэж өөрийгөө өргөснөөр жинхэнэ өөрийгөө олж авдаг. Улмаар дахин илүү ихээр өөрийгөө өргөж энэ үйл явц үрд үргэлжилдэг. Энэ бол дэлхий дээр бүгснээр зайлсхийж болдог Тэнгэрийн хууль биш. Энэ бас авралыг авсан гэж зайлсхийж болох дэлхийн хуульч биш. Дэлхийч тэр, байгальч тэр, энгийн амьдралч тэр аль аль нь өөрийгөө зориулах энэ тогтолцооны гадна талд үлдэж чадахгүй. Үүний гадна оршдог зорын ганц газар бол зөвхөн там юм. Гэвч үнэндээ там хүртэл энэ л хуулиас бодит чанараа олж авдаг. Там бол би дотроо төгжигдсэн байдал нь жинхэнэ бодит байдал болох үнэмлэхгүй өөрийгөө өргөх байдлын эсрэг тал. Өөрөөр хэлбэл жинхэнэ бодит зүйлийн хэлбэрийг хүрээлж түүгээрээ тодорхойлогддог гаднах харанхуйн сөрөг дүр юм. Эсвэл жинхэнэ бодит байдал нь өөрийн гэсэн хэлбэр эерэг мөн чанартай учраас л түүнээс зүгтсэн харанхуйд өгөгдсөн хэлбэр нь ийм байдаг мэт. Өөрийн гэсэн би өөрөөр хэлбэл өөрийгөө ухамсарлах алтан алим хуурамч бурхтын дунд шидэгдмэгц тэд түүнийг булаацалдснаас болж хагарал тэмцлийн алим болж хувирсан. Тэд ариун тоглоомын хамгийн эхний дүрэн болох тоглогч бүр бөмбөгөнд хүрэх ёстой. Хүрсэн даруйдаа бусдад дамжуулах ёстой гэсэн энэ дүрмийг мэдж чадаагүй. Бөмбөгийг гартаа удаан барих нь алдаа. Харин бөмбөгийг тавилгүй зууралдах нь үхэл юм.
Тоглогчдын дунд бөмбөг нүд гүйцэхэргүй хурдтайгаар нааш цааш дүүлэн нисэж, агуу эзэн үгийн илчлэлтээр дамжуулан бүтээлийн дотор өөрийгөө мөнхөд өгч, мөн үгийн золиослоор дамжуулан тэднийг өөртөө эргүүлэн татснаар баяр хөөрийн наадмыг удирдан явуулах үед үнэхээр энэ мөнхийн бүжгийн зохицол хэмнэл дунд Тэнгэр өөрөө хүртэл уяран хайлах мэт болдог. Дэлхий дээр бидний туршиж мэдэрсэн бүхий л өвчин шаналл, баяр баясгал нь тэрхүү бүжгийн хөдөлгөөнд нэгдэх анхны алхмууд байжээ. Гэвч тэрхүү бүжиг өөрөө энэ үеийн зовлон шаналлтай харьцуулах аргагүй. Бүтээлийн ертөнцид үл хамаарах тэрхүү хэмнэл рүү ойртох тусмаа зовлон шаналл, баяр баясгал хайлал нь харагдхаа болж бүдгэрнэ. Тэрхүү бүжигт баяр баясгал бий. Гэвч тэр нь баяр баясгалын төлөө оршдоггүй. Тэрч бүхэл тэрхүү бүжиг сайнны төлөөч, хайрын төлөөч оршдоггүй. Харин тэрхүү бүжиг бол хайр өөрөө бөгөөд сайн өөрөө юм. Тийм учраас аз жаргалтай байгаа юм. Тэр нь бидний төлөө оршдоггүй. Харин бид түүний төлөө оршдог. Номын ихэнх хэсэгт бидэнд айдсыг төрүүлж байсан орчлон ертөнцийн асар удам, хоосон чанар одоо ч бидэнд сүрдэх сэтгэлийг төрүүлж байх ёстой. Учир нь хэдийгээр тэдгээр нь бидний гурван хэмжээс төсөөллийн субъектэд тусгал төдий зүйл байж болох ч агуу үннийг бэлэгдэж байх учиртай. Ододтой харьцуулахад дэлхийн өчүүхэн байдгийн нэгэн адил хүмүүс бидний санаа зовнил бүх бүтээлийн дэргэд өчүүхэн зүйл ажээ. Мөн од эрхэс бүх орчлонгийн орон зайтай харьцуулшгүй өчүүхэн байдаг шиг бүх бүтээл, бүх сэнти, бүх эрх мэдэл бүтээгдсэн бурхтын хамгийн агуунч өөрөөрөө оршихуйн ёроолгүй гүнтэй харьцуулахад өчүүхэн зүйлс бөгөөд бидэнд эцэг, аврагч, дотор маань орших тайлгаруулагч боловч түүний ямар нэгэн болохыг эсвэл эхлэлээс төгсгөл хүртэл түүний хийж буй ажлууд юу болохыг ямар ч хүн, ямар ч тэнгэрлэгч үгээр хэлж чадахгүй, оюун бодолдоо тунгаажж хүчрэхгүй. Учир нь тэдгээр нь бүгд үүсмэл хийгээд бат бус зүйлүүд юм. Тэдний харааг үзэхгүй. Байсан, байгаа, байсаар байх. Өөрөөр байх ямар ч боломжгүй. Үүний эсрэг зүйл гэж үгүй. Жинхэнэ төгс бодит байдлын нүцгэн гэрлээс тэд төвчж чадалгүйгээр нүдээ халахлах болно.